олон жил завсруу засгалсан улсын хүчин хулгуугаа нууж хуйлдж хаалганы ард гизэлдэж явахаар ийм зүйл болдог юм байна. Нөгөө загас толгоноос хэлж өлтгөө гэдгийн үлгэр яг энд оршиж байна. Яг өнөөдөр Монгол улсад багш эмчдэр нь модуужинд гараад цалин тэтгэвэр маань цалин хамгаалж байна гэхгүй байх гэсэн ахмадууд нь тэтгэвэр өгөхгүй байх гэж гэсэн эрчим хүчний салбарын үйл болж байна. Лав ярахтаа тулчсан. Өнөөдрөөс эхлээд цас орж байна. Нөгөө эдийн засгийн нөхцөл байдал төсөв төлөвлөгөө энийг одоогийн их хэрэгчдэд огтонч хамаагүй юм байна. Зөвхөн ахмад шалын хэнэрхэл энэ төвшөнд очиж байна. Тэгэхээр одоо яах ёстой вэ? Арчсан намууд Асламын гүдгийн зүгээс өнгөрсөн тав хугацаанд хүлээцтэй өгөөд бид нар зарчмын байр суурийг байнга тодорхой илэрхийлж, тодорхой шаардлагууд тавьж ирсэн зарчмын байр суурийг илэрхийлж. Тэг өнөөдөр энд ямар гарц гаргалгаа байна вэ? Одоо үндсэндээ Монгол улс энэ замраагүй байдал руу ороход асуудал цагаар тодогдож эхэлж байна. Өдрөөр биш, одоо цагаар тодогдож эхэлж байна. Магадгүй энэ парламентын засаглалын асуудал чиний цаана ярилцахыг үүсэхгүй нөхцөл байдал орж байна. Одоо хийж байгаа их хэрэгчдийн байр суурийг бид нар энэ зүйл рүү санаатаа хөтлөж гэнэ гэж одоо үсгээс өөр аргагүй юм нөхцөл байдал орж байна. Энийг хүсэж байгаа санаатай зохион байгуулж байгаа, зурж байгаа, төлөвч байгаа хүчин бодоод хийсгүүл байна уу гэж үзэж байна. Өдрийн минь хүргье. Өнөөдөр 抖音。